Мэдээллийн хөтөлбөр тань зочны цагаар үргэлжлэн хурж байна. Студид зам тээврийн хөгжлийн яамны автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батуулт хүрэлцэн ирсэн байна. За тодорхой салбарын цаг үеийн асуудлаар тантай харилцуулна. Орой минь төргий. За та бүхэнд бас орой минь төргий. Тэгэхээр 12 сарын 15-ны өдөр энэ автотээврийн салбарт хэрэгжүүлж байгаа инновацийн энэ бодлогын одоо энэ том бүтээлүүдийг танилцуулах томоохон өдрөлөг болгох чинь л да. За энэ өдрөлөг маань бол яг энэ инновацийн салбар дотроо одоо зөвхөн салбар өөрөө дангаараа явуулж байгаа энэ томоохон анхны одоо энэ өдрөлгийг танаа байгууллага явуулах гэж байна. Ер нь энэ инновац гэж өөрөө юу юм бэ? Автотээврийн салбарт өнөөдрийн байдлаар инновац өөрөө хэр хөгжиж байна вэ? Энэ талаар хоёулаа яриагаа эхлэв. За тэгэхээр инновац гэдэг нэр томьёо яг сүүлийн үед гарч ирсэн боловч монголчуудын дунд аль эртнээс бол шинэ бүтээл оновчтой санал гэдэг нэр томьёогоор залуучууд энэ бүтээлч, инженер, техникийн ажилчдын бүтээлчдэггүй хөгжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр бол ажил хийгддэг байсан. Ийм үзэсгэлэн яарамгууд бол явдаг байсан. За тэгэхээр 2012 онд одоо энэ инновацийн тухай хууль батлагдсан гарснаар инновацийг одоо юу гэж ойлгох юм. За инновацийн талаар энэ одоо төрийн захиргааны байгууллагууд, иргэд аж ахуйн нэгжүүд ямар үүрэгтэй оролцоотой байх юм бэ гэдгийг одоо хуульчилж өгсөн ийм асуудал байна. За манай салбарын зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ автотээврийн салбараар бид нэр дагнжийгээд цаашдаа одоо энэ маань амжилттай үр дүнтэй байдаг юм бол зам тээврийн салбараар гэж бас явуулах ийм зорилготой. За энэ өдөрлөгийнхөө хүрээнд бид одоо хэд хэдэн зорилтыг тавьж ажиллаж байгаа. За нэгдүгürt нь энэ одоо иргэд энэ залуучуудын инженер техникийн ажилчдын бүтээл сэтгэхүйг хөгжүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх. За нэг ийм зорилготой. За энэ одоо баялагийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулахад тусалж дэмжих үзүүлэх. За хоёрдугаарт нь бид нар энэ салбарт бас шинэ техник технологи нэвтрүүлэхийн тулд заавал бид одоо гаднаас хайх биш, дотоодын энэ одоо бүтээгч энэ залуучуудынхаа энэ шинэ техник технологиг ашиглах ямар боломж байна гэдгээс бид бол бас тодорхой шийдлүүдийг, тодорхой технологиудыг энэ одоо өдөрлөгийн хүрээнд бас хайж байгаа. За энэ хайсан зүйлээ бол олох байх гэж бодож байгаа. За дараагийн нэг асуудал мэдээж энийг одоо төр засгаас дэмжихийн тулд тодорхой одоо мөнгө санхүүгээс гадна төрийн бодлого ус хэрэгтэй. За мэдээж дээр нь бас мөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. За ингээд бид нар одоо энэ одоо төслүүдийг бас санхүүгийн байгууллагатай холбож өгөх, эдийн засгийн эргэлтэнд оруулах ямар боломж байна вэ гэсэн ийм зорилтуудыг тавиад энэ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тэгэхээр инновац гэхээр нэг айхтар том одоо агуулга ойлголт бүхий зүйл биш байх шүү дээ. Яг тэгвэл нөгөө инновац гэж ярихаар нэг биелэшгүй юм шиг, бүтшгүй юм шиг их хол сонсогдоод байдаг ийм үе байсан. За өнөөдөр бол жижигхэн бүтээл сэтгэлгээ, жижигхэн техникийг одоо Монгол залуучууд, инженерүүд гаргаад ирсэн байхад л энийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах, хэрэглээ болгох энэ асуудлыг л одоо та бүхэн маань том одоо өдөрлөгийнхаа энэ үр дүнгээр харах гэдэг юм шүү. Тэгэхээр энэ автотээврийн салбарт өнөөдөр одоо ямар тодорхой одоо энэ шин техникүүд, шин бүтээл санаанууд байна вэ? Одоо Монгол оюуны одоо оюунаар бүтсэн ийм зүйлүүд юу нэр байна? Энийг цааш нь эдийн засгийн эргэлтэнд оруулахад улсын төсвөөс одоо хөрөнгө мөнгө гэж юу төсөв тусгадаг зүйл байдаг юм уу? За тэгэхээр энэ инновацийн хуулиар инновац гэж юу юм, инновацийн бүтээл гэж юу юм, бүтээгдэхүүн гэж юу юм, инновацийн төсөл гэж юу юм, инновацийн үйл ажиллагаа гэж юу юм гэдгийг бүгдийг бол хуульчлаа заагаад өгсөн байж байгаа даа. За тэгэхээр автотээврийн салбар бол өөрөө өргөн салбар. За одоо автотээврээр үйлчлүүлдэггүй, за автотээвргүй айл өргөх гэж бараг байхгүй байна. За тэгээд энэ залуучууд маань ялангуяа энэ одоо автотээврийн хэрэгслийг их сонирхдог. За энэ одоо технологийн талаар их шинэ одоо зүйлүүдийг ирэл хайж явдаг тийм. Ингээд бид ингээд судлаад үзэхэд бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол энэ тэмдэл нэг шин санаа гаргацсан, шин бүтээгдэхүүн хийцэн, тэрийг одоо яаж одоо эргэлтэнд оруулах уу, яаж одоо дэмжлэг авах уу, яаж мөнгө олох уу, яаж үйлдвэрлэл бий болох уу гэдэг тал дээр энэ залуучууд одоо харагдаж байгаа юм л да. За тийм учраас бид нар энэ бүгдийг одоо бид нэг цуглуулаад танилцж үзье, хооронд нь одоо мэдээлэл солилцоод дэмжих ямар боломж байна гэдгийг харж байгаа. Тэгэхээр автотээврийн салбарт одоо жишээ нь энэ арга хэмжээнд дэмжиж оролцож байгаа бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байгаа нэг том бүтээл бол за Монгол инженерүүд одоо зохион бүтээсэн 100% цахилгаан автобус
энд танилцуулна. За мөн одоо сургуулийн хүүхдийн автобус стандартын дагуу хийсэн автобусыг танилцуулна. За мөн энэ салбараас гарч байгаа хог хаягдлыг одоо дахин боловсруулад дараагийн одоо бүтээгдэхүүний түүхийд болгож байгаа мөн эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа талын юмнууд танилцуулна. За үүний зэрэгцээ энэ автоэрийн чиглэлээр ихтэйд сургуулиудад мэрэгжилтэн бэлдэж байгаа сургуулиудыг бид татан оролцуулж байна. За тэнд сурж байгаа оюутнууд, багш нар, судлаач нар маань одоо тодорхой бас бүтээлүүд хийсэн. Тэрийг одоо докторийн ажил, одоо бакалаврын, магистрийн ажил болгоод хамгаалсан. За ингээд зарим нь бол орхисон, зарим нь бол цаашаа хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тэгэхээр энэ бүгдийг одоо бид л цуглуулж нэг доор санаа бодлыг солилцуулахаар ажиллаж байна. Маш олон бүтээлч ажлууд хийгдсэн байна. За хамгийн сүүлд одоо жишээ нь Эрдэнэтэд нэг хоёр залуу маань энэ автомашины холын гэрлийг ойрын гэрэлд одоо шилжүүлдэг автомат хөрөмж бүтээсэн байгаа. Энийг хэвлэлээр явж байхад нь бид одоо олж сонсоод энэ залуучуудтай холбогдоод энэ бүтээгдэхүүнийг одоо бид нэр судалж जैन, туршиж үзэж जैन. За тэгээд энийг одоо үр дүнтэй гэдэг юм бол цаашаа бид нэр хэрэглээнд нэвтрүүлэх талаар зорж ажиллаж байна. За мөн одоо хэвлэлээр бод нэрийн авсан мэдээгээр холбоо мэдээллийн сургуулийн оюутан дипломын ажлаараа одоо согтууруулгандаа хэрэгэлсэн байдаг юм бол хөдөлгүүр нь асахгүй байх тийм одоо төхөөрөмж бүтээсэн тухай гарсан бид нар тэр залуутай холбогдсон. За харамсалтай тэр залуу бол тэрийг цаашаа хөгжүүлээгүй ингээд түр орхицсон байгаа гэсэн. За тэгээ бид одоо энийг цаашаа хөгжүүлэх сонирхол үүдг юм бид нартай холбогдороо гэдэг ингээд орхисон байж байгаа. За гихмитчлэн ийм одоо хийж байгаа бүтээж байгаа ийм бүтээл санал санаачлагууд их байна. Энийг л бид одоо идэвхжүүлж өгч энэ салбартаа заавал гаднаас биш дотоодосоо энэ техник технологийн шинжилгээг хийхийг бас зорж байна л да. Ааха. Тэгэхээр танахаас бол бас тодорхой төвшөнд энэ бүтээл хийцэн хүмүүстэй холбогдоод санал өгөөд ингээд бас асууж сураад явж штэ. Одоо жишээлбэл тэр Эрдэнэтийн хоёр залуугийн энэ бас энэ тухайн энэ автоэрийн салбарт яг хэрэгтэй энэ цаг үед оновчтой энэ шийдлээ нэг хараад байна л да тий. Гэрлийн асуудлыг ярьж ин холын. Энийг ер нь яаж туршиж цаашдаа бас хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Танахаас ер нь яаж бас дэмжлэг үзүүлэх гэсэн ийм бодлоготой. За ер нь хуулиараа энэ инновацийн бүтээгдэхүүн маань нийгэмд тулгарч байгаа тодорхой зорилтуудыг шийдвэрлэх ийм бүтээгдэхүүн бас байдаг. За энэ нь өөрөө оюуны өмчөөр хамгаалагдсан байх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр бид нар энд түрүүн бид нар хэлсэн тийм нэг бид нар бас эндээс эрэл хайгуул хийж байгаа нь шийдэл технологи байж байгаа гэдэг. Нэгдүгээр бид нар энэ агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой ямар шинэ технологи байна гэдэг юм хайж байгаа. Хоёрдугаар хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг нь маш чухлаар тавигддаг болсон. Энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ямар шинэ техник технологи байна вэ? Ямар боломжууд байна вэ гэдгийг бид хайгаад байгаа. За ингээд бид нар нэг хоёр ийм бүтээлийг сонгож аваад за нэгийг дуршаад одоо хэрэгжүүлэх төвшөнд хүрэж байна. За энэ юу байх вэ гэдэгтэр бас одоо манай автоэрийн үндэсний төвийн инженер залуучууд энэ баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл гэж ярьдаг. Энэний гэрлийн тохиргоог өөрчлөх ийм одоо туршилтыг хийгээд за энийг хийхин тулд ийм бүтээгдэхүүн хэрэгтэй юм байна гэдэг тэрийг зохиогоод за стандартыг бид нар батлуулсан. Одоо энийг одоо манай автоэрийн үндэсний төвөөс тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд бид нар 100 мянган орчим тээврийн хэрэгсэлд үн төлбөргүй энэ гэрлийн тохиргоог солих ажил одоо хийгдэх гэж байна тийм. За нөгөө тал нь тэр Эрдэнэтийн залуучууд бол 2 жил туршаад энэндээ бол патент авсан юм байлаа. За энийг бол өөрсдөө бол яг борлуулсан нь бол 30-40 ширхгийг л борлуулсан гэж байна. За энийг одоо бид яг дуршиж байна. Тэгэхээр яагаад энэ гэрлийг бид нөр сонирхоод үзээд байна вэ гэхээр өнөөдөр Монгол улсад нийт хэрэглэгдэж байгаа, ашиглагдаж байгаа автомашины 50 орчим хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл болчиход байгаа. Нийт одоо энэ гарч байгаа зам тээврийн ослын 70-80% нь орон нутгийн замд гараад байгаа. Ослын улмаас нас орж байгаа хүний мөн одоо 70-80% нь орон нутгийн замд гараад байгаа. Тэгэхээр бид нар энэ орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослыг ингээд аваад үзэхэд шөнийн цагт гарч байдаг. За мэдээж бас халтаргаа гулгай юмнууд нөлөөлж байна. Тэгэхээр энийг энэ гэрлийг одоо тохиргоог өөрчилснөөр тэр гэрлийг одоо холын гэрлийг автоматар ойрж шилжүүлснээр бас тодорхой хэмжээнд бид нар зам тээврийн ослыг бууруулах боломжтой юм уу гэж үзэж байгаа. Ийм л одоо энэ инновацийн бүтээл маань өөрөө ийм асуудлуудыг шийдэж явах ёстой бүтээлүүд байна. Өөрөөр хэлбэл нийгэмд одоо бас энэ тодорхой энэ өөрчлөлт авчирч чадах толгомдоод байгаа асуудалд одоо тодорхой инновацийг шийдлэр хэрэгжүүлэх боломж бүрдэж шүү дээ. Тухайлбал одоо автоэрийн салбарын автомашины хог хаягдлаар одоо өдөр тутамд одоо хэрэгтэй ямар одоо бүтээлч санаанууд тухайлбал байна вэ?
За автомашин маань өөрөө хүний хамгийн ойрын хэрэглээ мөртлөө бас энэ хүрээлэн байгаа орчинд бас тодорхой хэмжээгээр хор хөнөөл учруулж байгаа зүйл бол бий. Нийслэлийн агаарын энэ одоо бохирдлын 10 орчим хувийг автомашинаас үүдэлтэй гэж үздэг. Тэгэхээр энийг бууруулах тал дээр бид нар бас үзэж байна л да. За ингээд үүний зэрэгцээ энэ автомашин маань ашиглалтын явцад энэ учруулж байгаа энэ одоо хохирлыг яаж одоо багасгах уу? За мөн ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг бид яаж одоо дахин боловсруулж дараагийн одоо бүтээгдэхүүний түүхий болгох уу, устгах уу гэдэг ийм асуудал байгаа. За ингээд бид нар одоо саяхан энэ Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо гэх төрлийн бас байгууллагатай одоо хамтран ажиллах санамжчиг байгуулад ажиллаж байна. За эндээс автомашинаас одоо гарч байгаа ажилсан масл гэж бид хүн ярьдаг энэ одоо тосыг жишээ нь одоо бүрэн автоматын үйлдвэр байгуулад евро 4 хэмжээний дизелийн түлш боловсруулдаг ийм үйлдвэр Монголд байгаа. За мөн одоо бусад ийм тослогооны материал боловсруулж байгаа үйлдвэрүүд байна. За хаягдл дугуйг одоо бүрэн боловсруулад энүүгээр одоо замын одоо хавтангууд бусад одоо ийм зөөлөн эдлүүд хийж байгаа ийм үйлдвэр байна. За цаашдаа энэ хаягдл дугуйнаас одоо дизелийн түлш гаргаж авах ийм төсөл явж байгаа. Энийг бид нар бас тодорхой санхүүжил тайхаар одоо гадны одоо хандивлагч орнууд байгууллагууд руу бас энэ төслийг ингээд явуулж байна. За мөн одоо энэ автомашины шилийг одоо хаягдл шилийг ашиглаад одоо гоёл чимэглийн зүйл хийж байгаа ийм одоо туршилтын үйлдвэрүүд байна. За хөнгөн цагаанаар одоо эцсийн бүтээгдэхүүн буюу тогоо, хайруулын сав энэ төр хийж байна. За гэх мэтчлэн ер нь одоо иймэрхүү бүтээгдэхүүнүүд хийдэг үйлдвэрүүд бол яг нь технологиуд нь зарим нэг нь хуучирсан байж болно. Хүчин чадал нь бага байж болно. Тодорхой ихний алхмууд бол хийгдээд ийм үйлдвэрүүд бол явж байна. Өнөөдөрхөн бид нар одоо энэ ярилцлаганд орохоос өмнө Японы JICA олон улсын хамтын ажиллагаатай хамтраад энэ автомашины энэ хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг Монголд байгуулах талаар судалгаа хийж байгаа. Эннийхээ үр дүнгийн талаар бид танилцуулга хийгээд ярилцаад ирж байна. Бас тодорхой хугацааны дараа энэ Улаанбаатарт гэдэг юм Монголд энэ автомашины ашиглалтаас хасагдсан автомашины дахин боловсруулах ийм үйлдвэр байгуулагдах хаа гэж бодож байгаа. Ашиглалтаас сая хасагдсан автомашинууд ер нь хаашаа очт юм бэ? Тэр их сонирн байна л да. Өнөөдөр автомашинаас гарч байгаа нийт одоо энэ бүтээгдэхүүний ер нь 70-80% Монголд бол дараагийн бүтээгдэхүүний түүхийд болгоод юм уу эцсийн бүтээгдэхүүн болгоод ашиглаж байгаа. За нэлээд хэмжээ нь бол одоо хоёр дахь түүхийд авах цэгүүдээр дамжаад гадагшаа экспортод гарч байгаа асуудлууд бий. Хэдийгээр энд одоо жишээ нь одоо аккумуляторыг одоо хар дугуулгын аккумулятор гэж ярьдаг. Энэ аккумуляторыг манайд одоо боловсруулад за тэр гадна талын хувцар савын хувцрын түүхийд болгоод за тэр одоо хар дугуулгыг ялгаж аваад за мөн одоо дотор нь байгаа хүчлийг одоо зэс боловсруулах үйлдвэрлэл өгөөд ингээд энэ аккумуляторыг одоо бүрэн устгалд оруулаад хоёр дахь дараагийн шатны түүхийд болгоод ашиглаж байна. Гэвтэл ийм үйлдвэрүүд байгаад байхад л бас одоо нууж хааж гадагшаа гаргаж байгаа асуудал зөндөө байна л да. Тийм учраас бид одоо энэ дээр ямар бодлого барьж ямар зохицуулт хийх гэдэг нь өгөхтөр энэ автомашинаас гарч байгаа энэ хог хаягдлыг цуглуулдаг, ангилан ялгадаг. За тэгээд тэр одоо боловсруулах үйлдвэрлэлүүд ангилж ялгаад өгдөг. За энд одоо буцаагаад энэ салбараас гарч байгаа хог хаягдл маань буцаагаад энэ салбартаа бүтээгдэхүүн болж ашигладаг байх ийм одоо процессыг бий болгохоор бид зориод ажиллаад байгаа. За хоёулын ярилцлага зочны ярилцлага дуусах төгсгөлд төгсгөлд нь одоо өдөрлөгөө дахиад сануул. Яг тэгвэл энэ өдөрлөгөөр дамжуулж энэ өдөрлөгийн дараа тодорхой үр дүн гарах гэдэг учраас тий ач холбогдол нь өндөр санагдаад байна л да. Тухайн хичнээн одоо хувь хүн аж ахуй нэгжүүд бүтээлээ танилцуулах юм бэ. Үзэсгэлэнд бол хаана болох вэ? Энэ талаар мэдээлэл өгөөд дуусгая. За энэ өдрөлийн арга хэмжээ 2017 оны 12 дугаар сарын 15-нд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд болно. За энд одоо бид нэр бүртгэл явуулж байна. Тэгэхээр энд орох гэж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага ямар нэгэн төлбөр бол байхгүй. Бүх орох асуудал бол үн төлбөргүй нэг өдөр явна. За бид нар энэ арга хэмжээгээ 3 төлөвлөж байгаа. За нэгдүгээрт нь энд богино хугацааны сургалт семинар явна. Инновац гэж юу юм? Инновацийн бүтээгдэхүүнийг яаж эдийн засгийн эргэлтэнд оруулдгийг. За мөн одоо энэ инновацийн бүтээгдэхүүнээ яаж оюуны өмчөөр хамгаалуулдаг юм бэ гэдэг талаар. За мөн одоо банк санхүүгийн байгууллагууд энийг одоо хэрхэн яаж санхүүжүүлэх боломж байна гэдэг. За дараагийн нэг асуудал нь инновацийн төслүүд байгаа одоо цаасан дээр байгаа ийм одоо төслүүдийг танилцуулах ийм арга хэмжээ явна. За гурав дахь нь биетээр нь хийцэн бүтээгдэхүүнийг танилцуулах ийм арга хэмжээ болно гэсэн үг. За
Мэдээллийн хөтөлбөр тань зочны цагаар хүрлээ. За өнөөдөр студид зам тээврийн хөгжлийн яамны автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батбол Дэрэн за автотээврийн салбарт хэрэгжүүлж байгаа инновацийн талаарх өдрөлгөтэй холбоотойгоор тодорхой тайлбар болон зарим сонирхолтой бас ярилцлагыг өгнүүллээ. Тэгэхээр хөтөлбөртэй хамт байсан танд баярлалаа.